За хай манайхаа миний влогт автаа морилно уу. За энэ удаа болохоор бүр ингээ ганцаараа ууланд гарч үзсэн. Тэгээд энэний өмнөх ууланд гарсан дээр болохоор би уг нь ганцаараа гарсан. Тэгсэн чинь нэг маш гоё энергитэй ихчтэй энерги мандаталцаад тэгээд тэр ихтэй дэшээ танилцаад ингээд хамтдаа гарсан. За энэ удаа болохоор бүр цор ганцаараа яг ингээд гарч үзсэн. За энэ бол бүр ингээд амьдралтайсэн маш гоё нэг тийм челленж байсан гэх юм уу. Мэдээч яагаад тэгэхээр энэ уул руу ганцаараа гарна гэдэг зүйл тийм амаргүй зүйл. Аюулаас л тэр зам эмхтэй үнд бас тохиолдох магадaltaй тэгштэй гэж би хувьдаа зөөр жоохон батсан. Тэгтээ яг нэг гин цагаан өдөр гарч байгаа учраас хүн амьд нь ингээд дагаад явахлаар бас ингээд харцангуй аюуллал багтай санагдсан. За тэгээд миний хувьд болохоор ягаад ч юм ингээд ямар нэгэн зүйлийг заавал хүн яагаад ингээд улам бэлэг сүрж үтгэхийг хүсдэг нэг юм үзэл бодолтой болсон. Яагаад ганцаар болохгүй гэж яагаад болохгүй гэж тийм ингээд заавал хинийдэг байх уу гэж ийм үзэл бодолтой болсон. Энэ магадгүй яг би өөрийгөө таних, өөрийгөө мэдэх яг үйл явц дээрээ мөн юмс дээр өөрийгөө бүтээх, хайрлах үйл явц дээр явж байгаа болохоор ийм байна гэж би хувьдаа одоогоор харж байгаа. За тэгээд энэ уул руу алхах тэр мэдрэмж бол зүгээр өөрийгөө ялан дийлсэн тий маш гоё тэр байгаль их дэлхийн маань тий энэ газар шором чулуу маань тий бүр үнэхээр үзэсгэлэнтэй ямар гоё юм бэ гэж бүр ингээ хүн ганцаараа явахдаа амар анзаарч юм билээ. Мэдээж өөр хүнтэй ч гэдэг юм уу дэшээ гарахлаар магадгүй өөр амьдралын талаар ч гэдэг юм уу үзэл бодлын талаар ярилцаад явах бах. Гэхдээ ганцаараа гарсан тэр хүмүүсд бол зүгээр бүх зүйлийг ажиглаж анхаарч маш их олон зүйл дээр талархсан миний. Тэгээд энэ бол гэж өөрөөсөө зориулсан маш үнцэнтэй цаг мөч байсан. Тэгээд ууланд гарч байгаа хүмүүсийг харахаар ингээ залуу хүмүүс маш их байгаа надад бүр үнэхээр таалагдсан. Ямар гоё юм бэ? Залуучууд ийм мундаг юм бэ тий. Бараг зүгээр гарч байгаа 100-ны 90% залуу хүмүүс гэсэн 20-с доош насныхан тий 30-аас 40 насныхан юм уу бүр би бүр ингээ хараад үнэхээр их баярлсан. Тэгээд үнэхээр гоё их оронтой юм байна. Би гол нь өөрөөсөө байх тэр цаг хугацаа маш үнцэнтэй байдаг учраас энэ цаг мөчтөө өөрөөсөө байгаад нандин байгаад энэ гоё зүйлийг мэдэрхэл энэ орчлонгийн зүгээр амар гоё би зүгээр ингээ оршиж байгаад амар их талархсан. Вау би хүн гэдэг тэг нэрийг зүгээд энэ орчлон дээр энэ гоё зүйлийг мэдрэх гээд ирсэн юм уу гэд өөрөө амар их бахархсан. За тэгээд дээш ингээ гарч ирсэний саяны хүү харагцсан хүмүүс ингээ уулын хогнуудыг аваад бож байгаа байхгүй би бүр энэнийг хараад вау та нар ямар мундаг юм бэ баяр хүргэгээд сүүл энэ явж байгаа залууд бүр ингээ хараад хэлсэн чинь өө ямар гоё юм баярлалаа гэхтээ гээд мэдгүй ингээ залуучууд ийм гоё ухамсартай болсон юм миний амар талархсан. За тэгээд ингээд 3000 м яваад дугуй цагаан гэдэг хэсэг дээр гарч ирсэн байгаа. Тэгээд энэ хэсэг маань бол мэдээж юм одоо тал хээр гэх юм уу ингээ мотор хүрээлэгдсэн ихэнх газар байдаг. Тэгээд бүр ингээд ангийнхнаараа 10 жилийнхэн их сургуулийнхан гээд маш олон хүмүүс ингээд дээр гарцсан тоглоод ингээ маш гоё хаппи байцгаасан. Тэгээ гол нь өөрөөсөө ялаад гараад ирсэн хүмүүс жаргалтай байгаас өөр яах юм бэ тий. Би миний үеч гэсэндээ бүр ингээд хараад баярлаад бүр ёо та шүүл хийж байгаа юм чинь. Тэгээ миний хувьд болохоор уулан дээр гараад маш гоё ингээд өөртөө бэлдсэн хоолоо өөртөө зориулж бэлдсэн уух зүйлээ өөртөө зориулаад бэлдээд ирсэн маш гоё номоо гэх жишээ нь зүйлүүдээ уншаад сайхан хоолндоо идж жагаад маш гоё ингээд нарнаас ирчим нэрийг аваад тэгээ сайхан өндөрлсөн байдаг. Мэдээж ирээдүйд ингээд гэр бүлтэй болоод үр хүүхэдтэй болоод тий мэдээж маш гоё гэр бүлийг зохицлоо нэрүүл саруул тий өөрөөсөндөө анхаарсан үр хүүхэдтэй ингээд маш гоё багаас нь энтэй уулын талхан гэдэг зүйл ийм чухал шүү байгаль орчинд гарсан гэдэг ийм чухал зүйл гээл олон зүйлийг мэдрүүлэхийг хүсдэг учраас өөрөө дээрээ одоо ингээд хэрэгжүүлээд туршил болох гээд бас нэг талаараа явж байгаамаа. Тэгээд үнэхээр гайхалтай нэг өдөр байсан амралтын өдөр тэгэхээр гайхамшигтай өнгөрсөн. Тэгээд бүх зүйлд үнэхээр их талархдаг юм байл яг энэ зүйлийг мэдрэхээр тэгээ ер нь амьдрал талархах байсан бүх зүйл хамгийн гоё болж ирдэг. Тэгээд өнөөдөр миний влог таад байсан та бүхэндээ маш их баярлалаа. Хизээш битгий ганцаараа гэж хошоо тавиарай. Бүхнийг бид нэр ганцаараа байсан ч гэсэндээ өвлөж чадъя шүү. Тэгэхээр өөрөөрийнх нь төлөө өөртөө хайртай байгаарай. Өөрийнх нь төлөө гоё сайхан алхмууд хийдэг байгаарай гэж миний хувьд хүсэж байна. Баяртай.